Тэгтээ зүгээр. За. Ерөөдөл ахтай хол биш. Тэгтээ. Ахтай. Яг ингэж гимбэкээр шинэгээр хангах ингэж яач. Ер сонирхолтой. Окей. Чангуцсан бах. Тэгтээ сайн яг. 괜찮아. Окей, би яг одоо ASMR дээр яг ядгсан мэдгүй байна. Тэгтээ чадхаараа ярих. Миний амьсгал жоохон хэцүү байж магадгүй тийм болохоор энийг тавьчих. Тэр амьсгал миний ингээд хүлээлтийг багасгадаг юм. Энэ миний хүлээлтийг ер нь багасгадаг гэдэг. За тэгэхээр өштэй. Гайгүй зү. Ямар хийхгүй юм бэ? За энэ дэр жоохон юм ярил л да. ASMR дэр жоохоос юм ярьдаг үстэй те. Намайг Мисланд гэдэг. Окей. За Мисланд гэдэг. Би болохоор ингээд 10 жилийн сурагч эхэлж ирээ. Яг алаа ингээд төгсмөргүй. За тэр жоо эхэлж ирээ алаа ингээд сурагч би ингээд одоо стрим карьертэй миний карьер болохоор стрим хийдэг. Одоо TikTok дээр 2500 followersтай байгаа. Тэгээ ерөнхийдөө TikTok дээр стрим хийдэг, YouTube дээр бичлэг оруулдаг, YouTube дээр Мисланд гэж яах юм бол 200 гаруй subscribeтэй YouTuber бол би шүү за. Тэ. ASMR гэдэг амар скилтэй байна. Өөрөө сонсох дуртай гэсэн ингээд өөрөө хийх бол амар сони юм байна. Сони мэдрэмж авдаг юм байна. Тэгээд та бүхэн мэдэх байх. ASMR болохоор ингээд тэнд тод мэдрэмж өгч танд ингээд тухтай амраахын тулд байдаг зүйлүүдийн нэг гэж би үздэг. Би одоо ингээд унтахад асуудалтай байдаг гэсэн. Тэгээд ASMR сонсоод амар тайвширдаг, унтдаг. Ер нь сайхан болдог. Тэгээд энэ нь болохоор амбулганд байдаг гэж би бодож байна. Тэгээд ASMR гэдэг хүмүүс сонсоод дуртай би мэднэ. ASMR сонсоод дургүй хэл би what the fuck. Гайхдаг бодтой ASMR. Одоо ингээд жоохот ээж ингээд юм чиг хутаг зүйл ингээд миний чиг ухаж хаад ерөнхийдөө бол амар тухтай мэдрэмж авдаг гэсэн яг тэрнтэй адилхан гоё мэдрэмж авдаг л та одоо ингээд
Маш муу юу?